Сайн байцгаана залуучуудаа та бүхэн боловсролын амтны ажиллагааны нэгдгээс мэдчилж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол цагийн шинжилгээний байгууллагын ЮНЕСКО манай байгууллага 2013 оноос хойш залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж ирлээ. Тэгэхээр ЮНЕСКОгийн хувьд нийгэм хүний хөгжлийн чиглэлээр явуулдаг үйл ажиллагаа дотор залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа нэлээд томоохон байр суурь эзэлдэг. Энэ залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа нь залуучууд эрхээ мэддэг, ойлгодог, эрхийнхээ төлөө тэмцдэг, дуу хоолой өгдөг, өөрийгөө болон амьдарч байгаа орчин тойрныхоо нөхцөл байдлыг сайжруулахад дуу хоолойгоо илэрхийлдэг, оролцдог, өөрчлөлтийг авчирдаг. Тэгээд өөрсдийнхөө төлөө гарч байгаа шийдвэр бодлогот оролцдог, бодлогын үйл явцад нь оролцдог, дуу хоолойгоо илэрхийлдэг ийм байхад нь шаардлагатай ур чадваруудыг олох чиглэлээр ЮНЕСКО маань үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсролын амтны ажиллагааны нийгэмлэг маань бүх залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр явуулдаг үйл ажиллагаа нь бүх залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх болон оролцох эрхийг дэмжих чиглэсэн дэмжлэгүүдийг үзүүлдэг ийм үйл ажиллагаанууд явуулдаг юм байна. Тэгэхээр энэ хоёр байгууллагын нэгдэж байгаа цэг нь залуучуудын эрх чөлөөний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тэгээд шийдвэр гаргах үйл явцад оролцоог дэмжих гэсэн энэ цэг дээр уулзж байгаа. 2013 оноос хойш бид залуучуудын эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэгээд бодлогын үйл явцад оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд маань нэлээд амжилттай явагдаж байгаа. Хоёр дахь үйл ажиллагаа маань энэ удаагийн үйл ажиллагаа нь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын манлайлалын ур чадварыг нэмэгдүүлэх, тэгээд хөдөө орон нутгийн залуучуудын чиглэсэн бодлого шийдвэр гаргах үйл явцад оролцоог нэмэгдүүлэх сургалт бусад үйл ажиллагаанууд маань амжилттай явагдаж байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцсон залуучууд маань их зүйлийг зөвхөн сургалтаас төдийгүй сургалтанд оролцож, хоорондоо үзэл бодлоо ярилцаж, хуваалцаж, бие биенээсээ маш их зүйлийг суралцсан гэж хэлж байгаа. Завсрал зогсож байна. Яхан шууд залгуулаа авчих. Ажилч шүү дээ. Зүгээр наатаа чинь дараа нь яач. Энэ сургалтын агуулга дотор орсон зарим нэг агуулгын хэсэг маань нэлээд эдрэгтэй, хадрамаатай зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ болгоныг залуучуудад их энгийн байдлаар ойлгуулах, хоорондоо энэ чиглэлээр ярилцах тэр боломжийг нээж өгөхөд энэ сургалтын агуулга арга зүйг боловсруулахад тусалсан хоёр гадны сурагч багш маань оролцоо маш их чухал байсан. Тэгэхээр сурагч багш ДДР хоёр маань энэ дээр маш их энгийн боловч ойлгомжтой байдлаар энэ арга зүйг боловсруулж тэгээд энэ арга зүйг хөдөө орон нутгад түгээх тэр сурагч багш, үеийнгийн сурагч багш залуучуудыг бэлтгэхэд маань маш чухал үйл үзүүлсэн. Ийм ч учраас орон нутгад болж байгаа энэ сургалт үйл ажиллагаа маань эсвэл амжилттай явж байна гэж хэлж байна. Ер нь залуучууд маань яагаад эрхийн талаар ойлголттой болох юм бодлого шийдвэр гаргахад оролцох ёстой гэхээр залуучуудыг талаарх асуудал, тэднэрт тохиолдож байгаа хүндэл бэрхшээл, тэр бүх зүйлүүдийг хэн илүү сайн ойлгож мэдгүй залуучууд тавхан өөрсдөө. Тэгэхээр энэ ойлгож мэдж байгаа зүйлүүдээ зөвхөн өөрсдөө ойлгож мэдээ зогсохгүй бусдад ойлгоход нь тусалдаг. Тэгээд энэ залуучуудтай холбоотой асуудал энэ юм дээр дуу хоолойгоо илэрхийлдэг, оролцдог юм байх. Энэ үйл ажиллагаа маань нэлээд нэмжлэг болж байгаа гэж боддیں۔ Цаашдаа залуучууд маань орон нутгад өөрсдийн дуу хоолой бол залуучуудынхаа дуу хоолой болж тэднийг нэгтгэдэг, үзэл бодлыг сонсдог, хооронд нь ярилцуулдаг, хилцүүлдэг ийм чиглэлээр үйл ажиллагааны үргэлжлэн байна гэдэг
шаардлагатай байна.